Монгол Улсын их сургууль бол геолог уурхай мэргэжилтнийг бол бэлдээд бас нэлээд олон жил болж байна. За мөн одоо бид нар энэ жилээс эхлээд ашигт малтуул баяжуулалтын технологи шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа. За Монгол улсад бол ер нь бол ашигт малтуулыг олборлох, хайх, одоо энэ мэргэжилтнүүдээс гадна баяжуулах, одоо дараагийн шатанд аваачих энэ төрлийн мэргэжилтэн инженер техникийн ажилтныг бол бэлдээд нэлээдгүй цаг хугацаа одоо зарцуулсан байна. За бид бол одоо агсын түвшний энэ судалгаа хийх, за мэргэжилтэн бэлтгэхдээ нэлээд анхаарах хэрэгтэй. Ялангуяа өнөөдрийн энэ модуль сургалт бол ашигт малтуул баяжуулах технологийн талаар яг энэ дотроо бол одоо газар дор уусан баяжуулах технологиг илүү нарийн заасан юм модуль сургалт байлаа. Францын одоо Orono Mining коллежийн багш нар ирж заасанд бол өнөөдөр сэтгэл хангалуун байна. За бид нар бол энэ талын техник технологийн гэдэг ч юм уу олон нийтийн мэдлэг мэдээлэл дутуу байгаагаас болоод үл итгэх ийм зүйлсүүд гардаг. За тэгвэл энэ мэргэжлийн багш нараар бид хичээл залгаснараа илүү одоо чадахчих хичээл одоо сайжрах юм боломж бас нэмэгдэж байна гэж харж байна. За ер нь бол бид нар газар дээр одоо баяжуулах, газрын доор уусан баяжуулах гэдэг янз янзын аргууд байна. Ялангуяа энэ газар доор уусан баяжуулах аргыг бол ураныг одоо цөмийн одоо төсч эрчим хүчийг одоо газар доороос гаргаж авах одоо нэг арга байгаа. Энэ нь одоо байгаль орчинд харьцангуй сөрөг нөлөө багтаа ийм арга байгаа. Тэгэхээр энэ аргыг одоо Монгол орнд бол бас туршаад одоо олборлолтыг хийхээр явж байгаа. Тэгэхээр бид нар энэ аргыг сурснараа бол байгаль орчинд яаж одоо сөрөг нөлөөлөл багтаа байх вэ? Нөхөн сэргээлтийг яаж хийх вэ? Яаж одоо аюулгүй байдлыг хангах вэ гэдгийг бол одоо мэдчих сурж авч байгаагаар бол онцлог юм байна. Бадрах энержи компанид бид нар Монгол Улсын их сургууль бол хамтын ажиллагааны гэрээ байгуулад бас 3 жил гар болж байна. За тэр ажлын хүрээнд бол энэхүү сургалт нэг хэсэг нь байгаа. За энэс гадна бид нар бас газар дээр нь уурхайг очиж үзэх оюутнуудын дадлагын бол бас жил болгон зохион байгуулж байгаа. За Монгол Улсын их сургууль мөн одоо цөмийн инженер, цөмийн физикийн судалгааны төвөд бид нар цөмийн одоо талын нэлээдгүй судалгаа хийдэг. Энэ талаараа бас хамтран ажиллахаар бас төлөвлөж байгаа.